Хятадын нэр зохиолч Мобагийн нартай өдрүүдийн дурсамж жүжигчилсэн зохиомж сонссон уу? Нартай өдрүүдийн дурсамж. Хүмүүсээ буугаа дараа нь орооч ээ. Уусны дараа орцгоогооч дээ. Жаахан урагшаа яваад өгч ханаа. Гэж хэлэхэд зорчигчд сувран бууж дуусаад өөр бусдын цуврсаар орж ирлээ. Хүнээ оруулж дууссан автобус хаалгаан хаахагшинд хулсан таяг цугалзан үзэгдэж үйлчлэгчийн Аяар. Болгоомжтой байсан. Баста. гэсэн өөр юмсэг ээлдэг дуугарлаа. Пинг бит хоёрын харцах хаалгаар тэмтжин орж ирэх хүн дээр зэрэг туслаа. Тэр таяга ангиртай наагаад гараа дээс сунган бариул байгаа эсхийг тэмтрэн үзнэ. Тэрний лагс том бие намайг бүрэн халахалж цонхоор орж ирэх салхинд хүрэмний захын хийсэж нүрийн шүргэн миний унтууг баг зэрэг хүргэж байлаа. Би пинлүү харангаа бие цааш нь баг зэрэг түрэн шахлаа. Пин гэнтхэн Өөр хідөө энэ хүн харанхуй хүн биш үү? Энэ хүнийг сонсхийг. гэд өндийн бослоо. Тэр үед Пин бит хоёр дурлалдаан ид шатаж байсан билээ. Пингийн ээлдэг сайхан сэтгэл миний муухай шиг хайлуулж хатайр занг элдэн хөөхөн тэр. Би ч гэсэн Пинг даган босч мөнөөх сохор хүний хувцснаас зөөлөн угзраад та суу гэлээ. Сохор хүн ихэд олзуурхан талархлын үг хэлээд суудалд тугаллаа. Хажууд нь байх хоосон суудлал руу заагаад би Пин тандаж чи энд суугаач гэхэд тэр миний нуруугаар тэврээд Зүгээрээ чамаагаа тэрвэд ингэж явах нь надад илүү сайхан байна. гэлээ. Би нэг гараараа бариулаас зуурч Пингийн бие автобусны явдлын аясаар найгаж байн энгрим нь налж явлаа. Тэрний минь гялалцсан урд хар үснээс англим сайхан үнэр ханхлах нь зүйрлэхийн аргагүй аз жаргалыг мэдрүүлнэ. Хайр сэтгэл бидний эргэн тойрныг бидний дэлхийн ертөнцийг улам үдсгэлэнтэй болгож хорвоо ертөнцид тэр чигээрээ бидний хайранд уярчээ. Хорвоо ертөнцид тэр чигээрээ биднийх болжээ. Хаврын нарлаг сайхан өдрүүдэд над шиг аз жаргалтай хүн энэ ертөнцид байсангүй. Пин бит хоёр 7 хоног бүр 6 номерын автобусанд сууж урсгал зөөлөн голын эргийн цэцэрлэгт хүрээлэнд очиж аз жаргалтай мөчүүдийг хамтдаа үддэг байлаа. Тэр хавар өнөөх сохор хүнтэй олон удаа таарлаа. 6 номерын автобусаар хамт олон удаа зорчиж Пин бит хоёрын очих дуртай голын эрэгт олон өдөр тааралдлаа. Хөөхий харлаган эр намайг олж үзэх биш. Таягаараа хатуу цардмал зам тэмтчин өрөвдөлтөд алхаж байгааг нь би холоос хардаг байлаа. Сохор эр голын эргийн чулуун сандал дээр суугаад нарны тунгалаг гэрэл ойж туссан голын хөвөөг эгцлэн огт хөдөлгөөнгүй удаан сууна. Сууж байхын холоос харахтаа Пин бит хоёрын сониуч зан өөрийн эрэхгүй хөдлөн. Энэ ганц бие сохор хүн энд ирж юуны тухай дурсан сандгийн бол би ерөөсөө тэр хүн дээр очиж ярилцъя гэхэд Пин хориглож Битгий саад болоо. Магадгүй тэр яг одоо өнгөрсөн үеийнхээ хамгийн аз жаргалтай мөчийг бодож байгаа биз? ямар өнгөрсөн үе? Хайртай хүүхнийхээ тухай бодож байгаа ах. Хайртай хүн хаашаа явчихсан бол? Мэдгүй юм да. Гэт Пин уртаар санаа алдаж араасан залгуулан Алс хол явчихсан чинь билүү. Тэгээд энд уулзахаар болцоод хайртай хүүхнээ буцаж ирэхийг хүлээж суугаа байхаа. Пин ингэж итгэлтэй төсөөлөн ярихыг сонсоод би уярч Пингийн үсийг илэнгээ. Магадгүй тэгсэн биз? Гэт чанга тэврэн цээжиндээ наалаа. Бид хоёр урсгал дөлгөөн голын хөвөөг ширтэн суулаа. Аз жаргалаар халигсан өдрүүд үргэлжилсээр 100 цагтай золголоо.
Тэр нэгэн өдөр бүгчм тэнгэр баргар. Үйлс хүндрэн доош сууж тэнгэрийн алс хаяанд цагилгаан гэлсхэн цагилж байлаа. Мөдхөн ийшээ нүүн ирж аадар судгаж магадгүй. Аадар борооны өмнөхөн Пимбит хоёр нөгөө сохор хүнийг ахин олж харлаа. Тэр голын эргийн чулуун сандал дээр хөссөн юм шиг огт хөдлөгөөнгүй сууж байна. Аадрын төрүүч хаялж эхэллээ. Том дуслууд газар тунаж цардмал зам дээр тог гэсэн нүсэр чимээ гарган унаж байлаа. Цагилгаан гэлсгийн цагилж хуйлрын нөмрөх догшин салхи голын эргийн нари битэр бургасан модуудыг хайр найргүй алгадан савчулж байлаа. Гэсэн ч өнөө сохор хүн тэр бүхнийг огт ажирлгүй суусаар. Гэтэл Пин ихэд бачимдан Үе тэр хүнийг наашаа авчирья. Яг одоо аадар цуглаа штэ. Ингэж Пинг үгээ хараахан дуусгаж амжаагүй байтал сохор эр чулуун сандлаас бослоо. Хөшөө чулуу амьлах мэт наашаа алгуурхан алхалаа. Хулсан таягаараа зам тэмтчин бидэх хоёрыг зүглэж айсвэ. Аадар юугүй цудгаж эхэллээ. Яана энэ хүн бүдрээд унчихгүй дээ. Гэтэл наашлан явах сохор хүний уртхан тал хэзээ ойцсон мэдэгдэхгүй. Өндөр хүчирлийн шонгийн цагилгааны бүдүүн хар утас уртах хар могой мэт хөндөлсөн хэвдэж харагдлаа. Сохор хүн нааш хажиггүй явсаар байгааг харж байсан Пин дуу алдан хашгирч гараас минь мултран өөдөөсөн чиглэнгүйлээ. Хэлэхгэр цамцны ханцгүй салхин шуугдаж төрхөн хоёр гар нь нисэж байгаа шувууны далавч шиг үзэгдлээ. Пин хар хурдаараа гүйж явахдаа цагилгааны утсанд юугүй дөхөх сохор хүн лөө. Үе зогсооч. Зогсоорой наач цахилгааны утсаа зогсоорой. Хэмээн тэнхээ мэдэн хашгирлаа. Гэнтх надад хачин таагүй совин татаж би Пингийн араас хар хурдаараа гүйлээ. Пингийн цагилгааны утаснаас барьж авангууд ямар нэгэн зүйлдээ цогогдох мэт хүчтэй шидэгдэж байгаа нь үе олон борон тусал дундаас бүдгхэн харагдаад өнгөрлөө. Газар хөсрөө унсан Пинд намайг хүрч амжаагүй байтал гэнтхэн хүчтэй цагилгаан гүйдэл миний дотор ороод явчих шиг болж би тэр холд шидэгдлээ. Хамгийн сүүлд мэдэрсэн зүйл гэвэл замын хажуугийн бут руу шурган урагшгал болсон юм. Сэхэ ороход миний нүдийг боосон байлаа. Би дахиж гэрлэгээ харах нүдгүй болжээ. Чичирсэн гараа сунган Пин гэж дуудвал хариу өгсөнгүй. Харин уйлан хайлах чимээ гарлаа. Орчлон хорвоо тэр чигээрээ хөмрөөж явчих шиг болж Пин гэж хашгираад дахин ухаан алдлаа. Алсын алсад одсон тэр зомби хорвоог төлдөх мэлмиг алдаж хайрт хонгороосоо үрд хагцаж ертөнцөд тэр чигээрээ харан хуйлж надад гэрлэгээ гэж мүлдсэнгүй. Пингийн инээх дуу зовлон шаналлд автсан миний чихэнд үргэлж сонсогдно. Би улмал дуу шуугүй болж байлаа. Пинтэй хамт өнгөрүүлсэн аз жаргалтай үеэ үргэлж дурсан санана. Амралтын өдөр голын эргийн цэцэрлэгт хүрээлэн лүү явах хүсэл намайг гэнт чангааж хулсан таяга тог хийлгэн тэмтэтсээр 6 номерын автобусны буудалд хүрч очлоо. Тэгэхэд миний хажууд Пин зогсож байгааг олж харах шиг боллоо. Автобус ирж үйлчлэгчийн сөнгөдөв хоолой дуулдана. За илүү зарчих шидэ. Харагшаа яваад өгөөрэй. Хойно суудар байна шүү дээ.
Али яваад өгөө. Ааха уухас. Ингээд завсаргүй зааварлана. Би гараасаа татуулан автобусанд ороод хулсан тайга ингэртэй нааж нэг гараа дээш сунган бариулахын тэмтчих үед нэгэн охины сонсголонтой дууг сонслоо. Та энд суугаарай. Гэхэд би тохойноосоо дэмнүүлсээр суудалд тухалж явлаа. Хажууд байсан хос залуу сэтгэлийн үгсээ шивнэн ярьж байгаа нь тодхон. Гэнт би харанхуйн дундаас пингийн дүрийг олж харлаа. Тэр цацран гэрэлдэх нарны туяанд намайг чиглэнгүй. Пингийн гүйх нь нисэж буй шувуу мэтэж. Би дотроо пин гэж чимээгүйхэн энхрийлэн дуудахад хурын ус оргилон үерэлэх нь харанхуй нүдэнд минь мэдрэгдэж чихдэж ирлээ. Сохор хүнч ус уйлдаг хорвоо юм та. Хятадын нэр зохиолч Мобагийн нартай өдрүүдийн дурсамж жүжигчилсэн зохиомжийг бүлээн аван сонслоо.